2011 онд анх Бээжинд ирж ажиллаж байлаа. Тэр үед метрогоор явхад хүн болгон ном сонин барьж, гартаа ном сонин барьж уншиж явдаг байсан. 14 оноос 17 оны хооронд би Монголд очиж ажилласан. 14 онд ухаалаг утас хэлээр гараад ирсэн боловч нэг их одоо хэрэглээнд ороогүй метрогоор зочдог хүмүүсийн бас 50% нь бас ном бичиг барьдаг байсан. 17 онд буцаж Бээжинд ирэхэд ер нь бол ном бичиг барьдаг хүмүүс харагдахаа болсон. 6 жилийн хооронд бол маш их өөрчлөлт гарсан. Тэгээд ном унших орон зай цаг хугацаа ер нь бол шахагдаж эхэлсэн. Хүн болгон утсаа мааждаг, утсаараа оролдог болсон. Ер нь бол номын дэлгүүрийг хотын амин сүнс гэж хэлдэг. Тэгээ энэ амин сүнсийг босгохын тулд Хятадын засгийн газраас бол маш олон одоо бодлого хэрэгжүүлж номын дэлгүүрийг бодлогоор дэмжиж ном уншихыг уриалж байгаа юм аа. 2016 оны 6 дугаар сарын 16-нд Хятадын коммунист намын төв хорооны сурталчилан хуулгийн яам, хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг 11 яам хороод хамтран номын дэлгүүрийн ажлыг дэмжиж хөгжүүлэх санал нийтэлж, номын дэлгүүрүүдийн ажлыг бодлогоор дэмжиж эхэллээ. Энэ бол 2019 оны сүүлчээр байгуулагдсан манай шинэ дэлгүүр байгаа. Бид номын дэлгүүрээ хотын оршин суугчид, хүүхэд, эцэг эхчүүд, гэр бүлд ном унших тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулсан. Сүүлийн жилүүдэд Бээжин хотын захиргаа номын дэлгүүрийг хүчтэй дэмжиж байна. 2019 онд Бээжин хот 239 номын дэлгүүрийг шинээр байгуулж 100 сая юаны дэмжлэг үзүүлжээ. Шинээр нэгдсэн номын дэлгүүр юм байна. Өмнө нь энэ хавьд иймэрхүү газар байгаагүй. Одоо харин ашгүй эцэг эхчүүд, хүүхдүүдэд бүгд л ном унших сайхан нөхцөл боломжтой боллоо. Бидэнд их төхөн болж байна.